Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бичиг үсэг гэдэг бол тухайн улс орны тусгаар тогтнолын баталгаа байдаг. Ийм учраас олон зуунаар дамжин үр хойч бидэнд бол өвлөгдөж ирсэн үндэсний бичиг үсгийг хайрлан хамгаалж, нандинаж, зөв хичээнгүй сурч, хойч ирээдүйдээ өвлүүлэх ажил бол үндэсний бичгийн багш бидний үүрэг байдаг. Ийм учраас хүүхэд залуучуудыг багаас нь үндэсний бичигтэй хайртай, үндэсний бичгээ дурлан сурдаг. Үндснийхаа бичгээр бол хичээл сургалтынхаа үйл ажиллагааг бүр хойштой хөтлөн явуулдаг. Тогтмол хэрэглээ болгох үүднээс бол багш бид бол хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн багш гэлтгүүгээр эцэг эхчүүд бас бидэнтэйгээ хамтран ажиллах юм бол үндэсний бичгийн маань хэрэглээ улам нэмэгдэж ирээдүйн хойч үе маань сайхан үндэсний бичгээрээ зөв бичдэг хүүхдүүд болох байхаа гэж бодож байна. Тэгээд 2023 оны 1 сараас эхлээд тайхар таталбар уран бичиг үндэсний бичгийн сургалтын төвөө нээгээд аймаг орон нутгийнхаа хүүхдүүдэд сонирхсан үндэсний бичгээ илүү их сонирхож байгаа, уран бичгийг сонирхож байгаа хүүхдүүдэд бол нээлттэй сургалтын төвөө нээн ажилуулад олон шавнар маань үндэсний бичгээр бичиж хичээнгүйлэн уран өөрийн гэсэн бүтээл төрөвлөө гаргаад явж байна. За бичиг үсэг хэл соёлоо уламжлан авч үлдэх үүрэг бол багш төдийгүй сурагчид, эцэг эхчүүд, төрийн албан хаагчид, иргэд хүн бүрийн бол хүлээх үүрэг. За бид нар бичиг үсэггүйгээр бол бусад орноос ялгагдах өөрийн гэсэн өв соёл үүх түүхээ бол бичих боломжгүй байдгаа. Тийм учраас бид бүхэн бол үндэсний бичиг багаас нь шавнартаа зөв схемтэйгээр зааж сургах, дуртай болгох, хэрэглэх. За цахим орчинд бас монгол бичгийг яаж хэрэглэх вэ? Гар утсан дээр монгол бичгээр бичих, компьютерт бичих гэх мэтчлэн хүүхдийн аль болох сонирхол татгуйц зүйл дээр тулгуурлан бас хичээлээ зохион байгуулж байна. Мөн монгол бичгийг сурахад ард иргэдэд зориулсан аппликейшнууд бас гарсан бол давуу талууд зөндөө байна. Үндэсний бичгээ хайрлан хамгаалж ирээдүйн хойч үедээ үлдээхийн тулд хүүхэд бүр иргэн бүр шамдан суралцъя гэж уриалж байна.